Өнөөдөр 6 айлаар очиж юм хийж гэлээ. Энэний дараа 3 дуудлагатай. Манай аав болохоор 2 жилийн өмнөөд басан. Тэгээд манай аав бас юмөр өмдөг байсан. Тэгээд дааваасаа сурцсан. Жилийн хугацаатай өрөмний ажил зохицсон байсан. Тэгээд одоо нэг 7 хоногоос өрөмний ажлаа шинээр хийж гэлж байна. Тогтоохтой нөгөө нэг яг өрөмдсөн нөхөрөл нэг нөхөн тэгэл ихээс баг руу тэгэл 2500-аар тэгээд хүмүүсээс дуудлага авахтаа өөрийнхөө утас руу гэр хаяг мессежээр явуулаа. Тэгээд цагтаагаа явуулчих гээд тэгээд хэлдэг. Тэгээд яг нөгөө өөрийнхөө утаснаас цагийн хуурийн дагуу тэгээд яачдаг. Өдөртөө яг тэгэл 10 дуудлага бол хангалттай өгч чаддаг. Тэгээд орой болохоор 12 цаг өнгөрөөгөл гэрлэг болдог. Өглөө болохоор 8 гээд ихний дуудлагатай явж гэлтэй. Тийм манай ихч болохоор одоо нөгөө хүүхдээ харж байгаа цэцэрлэг ороог болохоор одоохондоо хүүхдээ харсан байдалтай байж ийс. Тэгээд би болохоор нөгөө одоо нэг өөрийнхөө ажилтг бисийн ихчээгээ бас нөгөө нэг жаа цэвэрлэгээ хийлгүүлээ тэгээд ажиллаулж байгаа. Нөгөө Унгарын элчийн сайд надтай холбогдоод тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад ахын дүү чамайг Унгар сурах боломж байна. Сургууль нь бэлэн байна. Тэгээд чамайг Унгар сурах боломж байна уу гэдэг. Тэгээд би зөвшөөрөөд тэгээд бид хоёр одоо гэрэлцэж байгаа. Тэгээд одоо энэ жилдээ явах гэж байгаа. Ер нь бол би инженер чиглэлээр явах гэж байгаа. Тэр чиглэлээр тэр сургуультай орно л гэж хэлээ. Нэг тэр цаад бодволтой цаашаа тэгж болж байгаа тийм. Бодволтоор ингэж юм болчих. Тэгээд ярилцээ байна боллоо. Байна бол тэр юм шиг байна. Энэ болохоор үлээс юм болж. Байна бол тэр бэлтаа зурж байна тийм. Би одоо уцаараа захиалга авдаг. Тэгээ одоо бас фэйсбүүкээр захиалга авах надад гэж байна. Одоо цэцэрлэг төрөлн айл юмын тогтоогод өгсөн. Тэгээд одоо нисэх рүү ажилд хийчээ. Тэгээд харин да.